За энэ 2022 оны үндсэн хуулийн цэц бол бас дүгнэлт гаргасан байгаа. 8 дугаар зүйлийн 8-3-ын 8-6-ын 3 дахь заалт үндсэн хууль заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэсэн энэ зүйл гаргасан байгаа. Би зарчмын хувьд бол энэ хуулийн өөрчлөлтийг бол дэмжиж байгаа. Яг гол үндсэл нь бол нөгөө үндсэн хуулийн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх нь хязгаарлагдсан байж болзошгүй гэсэн нэгдүгээр дүгнэлт байна. За хоёрдугаарт нь бол өмгөөлөхийн холбоон дээр ирүүлсэн одоо 400 гаруй хүнээс шалгалтанд орохоор ирүүлснээс 40 гаруй хүн хасагтаа тэдгээрийн дийлэнх нь бас ингээ гомдол гаргаад явсан. За мэдээ шалгалтанд орохын тулд бас ажлаас гарах болдог, давхар ажил эрхэлж болохгүй байгаа учраас ажлаас гараад шалгалтандаа тэнцэхгүй бол ажилгүй болчдөг ийм нөхцөл байдал байгаад байгаа. За тэгэхээр бол яг хуу мэдээж одоо их сургууль багшлагч гэдэг юм уу эрдэм шинжилгээний ажил хийгээд явангаа өмгөөлийн ажил хийхийг бол хуулиар зөвшөөрж байгаа. Гэхдээ яг нэг улс төрийн болон бусад ажлыг бол хоригдж байгаа. Ер нь зарчмын хувьд бол хуулийн үжил баримтлалыг бол дэмжиж байгаа. За тэгээд яг зөвхөн нэг асуулт нь болохоор зөвхөн энэ одоо 8-6-гийн 3 дахь заалтаас гадна ер нь энэ өмгөөлийн хуулийн цогцоор нь бас шинжлэх, өөрчлөх за бусад одоо олон асуудлуудыг бас хамт оруулж ирэхгүй байсан уу? Ер нь цааш тийм уян гişг шүүн асууж байгаа нь цааш тийм одоо шаардлагууд байгаа юу? Тухайлбал зарим төрлийн гэмт хэрэг дээр өмгөөллийн үйл ажиллагаа одоо хийж за хамгаалж явж байгаа сүүлдээ өөрөө гэмт хэрэгтэн болох тохиолдол маш их байгаад байдаг. За тэгээд сүүлдээ өөрөө одоо ялтан болоод шоронд орсон тохиолдлууд ч гэсэн байгаад байгаа. Цаад утгаараа бол нөгөө өмгөөлөгчийн эрх болон энэ өмгөөлөх процесс чи өөрөө хэр зэрэг хуулийн хамгаалтанд байна вэ? За энэ 8-6-гийн 3-ыг одоо цуцлахыг одоо хүчингү болохыг дэмжиж байгаа. Гэхдээ нөгөө талаас энэ өмгөөлөлтөй холбоотой энэ экосистем буюу шудраг ашиг сахиулах энэ одоо хэргийн процессд өмгөөлөгчийн одоо эрх хэр хангагдж байгаа юм бэ? Тэгээ энэ дээр ер нь хуулийнхаа энэ том агуулгад нь бол хэр зэрэг одоо хяналт хийсэн юм бэ те одоо судалгаа шинжилгээ хийсэн юм бэ энэ чиглэлээр ер нь дараад нь дахиад өмгөөлийн хуультай холбоотой өөр юм асуудлууд орж ирэх юм уу энэ дээр нэг хариулт авъя гэж бодож байна. За баярлалаа. За хууль санаачлагч уян гişг шүү асуултанд хариулъя. За Эрдэнэт гишүүний асууж байгаа асуулт бол яг яалтчгүй тулгамдаад байгаа асуудал мөн эхний ээлжинд яг энэ өмгөөлийн тухай хуулийн 8-6-гийн 3 бол шалгалтанд орох гэж байгаа хуульчдын хувьд эрх зүйн байдлыг дордуулсан гэдэг агуулгаараа одоо ганцаа одоо зөвхөн энэ заалт авч орж ирээд хилцүүлээ явж байгаа. Энээс цаашаагаа бол ер нь өмгөөлийн хуулиа эргэж харах хэрэгтэй байна гэдэг асуудлууд бол маш их хөндөгдөж байгаа. Ялангуяа за хамгийн ойрхон гэл ярихад л яг энэ ажил хөдөлмөр давхар эрхлэлт гэдэг дээр жишээлх юм бол яг энэ 15-ийн 1-13 дээр улс төрийн нам түүний харьяа салбар бүтцийн нэгжид орон тооны ажил албан тушаал хавсран эрхлэх гэж байгаа байхгүй. Гэтэл өмгөөлөгч гэдэг маань өөрөө улс төрийн албан тушаалтан ч юм уу тийм ээ яг улс төртэй хамааралтай албан тушаал ажил албан тушаал бол биш. Нөгөө талаасаа компани хуульч өмгөөлөгчийг хориглоно гэдэг заалттай олчиж байгаа юм. Өөрөөр хэлбэл давхар ажил хөдөлмөр эрхэлж болохгүй гэдгээр тэгэхээр энэ ер нь бол давхар ажил хөдөлмөр эрхэлж болохгүй гэдэг энэ заалтуудыг ч гэсэн ер нь бол авч үзэх ёстой. Нөгөө талаасаа өмгөөлөгчийн хувьд одоо яг одоо эрүүгийн хэрэг хянын шийдвэрлэх хуулийн дагуу болон яг мөрдөн шалгах ажиллагаан дээр өмгөөлөгч прокурортой энэ тэнцүү орж чадж байгаа юу? Яг одоо тухайн нотлох баримт цуглуулах дээр буцаад тэр материалуудтай нотлох баримтуудтай мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан баримтуудтай танилцах мөн түнчлэн тухайн мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах дээр мөн одоо өмгөөлөгчийг хамгаалах тал дээр гих мэтчлэн нэлээд олон ажлууд нэлээд олон асуудлуудыг бол зохицуулах шаардлагатай байгаа. Энэ утгаараа бол цаашид энэ өмгөөлийн хууль дээр бас үргэлжлүүлээд ажилланаа. Тэгээ энэ дээр Эрдэнэт гишүүн ч гэсэн бас хамтраад ажиллах байхаа гэж харж байна. Баярлалаа. За болдоо уян гişүү.